За татварын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулахтай холбогдуулаад нэг хэдэн зарчмын зүйлийг асуумаар байна. Нэгдүгээрт нь болохоор энэ мөнгө угаах гэмт хэрэг гэж байгаа. За ер нь бол бид нар мэдж байгаа эдийн засгийн харилцааг эрүүжүүлэх тэр одоо гол үндслэл шалтгаан нь бол татвартай холбогдсон гарч ирдэг. Татвар төлөхөөс зайлсхийх, нуун дарагдуулах, за дээрэс нь ингээд мөнгө угаах гэсэн асуудлууд орж ирж байгаа юм л да. Тэр энэ харилцааг яг олон улсын жишгт нийцсэн төвшөнд энэ зохицуулт орж ирж чадж гэнэ үү гэдэг асуулт нэгдүгээр асуулт. За хоёрдугаар асуулт нь эдийн засгийн харилцааг маш их эрүүжүүлдэг, улс төржүүлдэг. За одоо ингээд сонгуул болдог. Улс төрийн өрсөлдөгчөө намнах зорилгоор аль нэгэн бизнесмэнүүдийн одоо бизнесүүдийн дансыг нь хаадаг, царцаадаг. За тэгээд олон нийтэд төрийн албан ёсны институт хууль хүчний байгууллагуудаар дамжуулж хэвлэлийн хурал мэдээлэл гаргадаг. Тэрнээс тийшээгээ тэдэнд төгрөг шилжсэн, мөнгө угаасан, татвараас зайлсхийсэн гэсэн асуудлууд гарч ирдэг. Энд яагаад энийг асууж байгаа юм бэ гэхээр ер нь бид нар энэ улс төржилт улс төрчид нь тодорхой нөлөөллийг бий болгох, тодорхой шалтгаант холбоог нийгэмд үүсгээд за ямар нэгэн хар PR тарих угаах, иргэдийн санаа бодлыг өөрчлөх ийм хандлагыг гаргаад ингэхдээ төрийн одоо институцүүдийг, байгууллагуудыг ашигладаг. Ингэхдээ татварын байгууллагыг ашигладаг. Одоо бид нар сайн мэдж байгаа олон жишээнүүдийг ярьж болно. Тэр энэ одоо улс төрийн зорилготой зохиомол халдлагаас хамгаалахад яг энэ одоо хууль ямар одоо дархлаатай байж чадж байгаа вэ? Энэ төрлийн зохицуултуудыг нь юу гэж харж байгаа гэсэн асуултыг эхлээд асууя. За ажлын хэсэг хариулъя. Ажлын хэсгийг ахлаж байгаа юм гişүү. За Эрдэнэ улд гишүүний асуултанд хариулъя. За нэгдүгээр засгийн газраас бол нөөтийн босхыг 50 саяг 400 сая болгох ийм хуулийн төсөл өргөн барьсан. За ажлын хэсэгтэр бол энийг буцаагаад 50 сая болгох зарчмын зөрүүтэй санал гаргаж 50 сая оруулж байгаа. Ерөөсөө үндсэн шалтгаан юу гэхээр яалчгүй одоо нөгөө татвараас зайлсхийх, нуун дарагдуулах ийм боломж нь 50 саяг 400 сая болгосноор бий болох юм байна гэж үзсэн. Яагаад вэ гэж үзэхээр одоо ганцхан жишээ хэлэхэд одоо энэ чөлөөт бүсүүдээс арих, таймих, онцгой татвартай бүтээгдэхүүнүүдийг баяр болгоны өмнө зохион байгуулалтаар улс орон даяар зардаг. За тэгээд тэрийгэ дандаа хувь хүмүүсийн дансаар орлогыг авдаг. Энэ эргээгээд бид нар зөвхөн нөөч биш одоо онцгой албан татвар нөгөө бүтээгдэхүүн тавигдах хяналт шалгалт гэдэг олон асуудлуудыг энэ нөөт өөрөө бүртгэлийн систем болохоор энэ бүртгэлийн систем алдагдах юм байна. Татварын тогтолцоод одоо сөрөг үр дагавар авчрах юм байна гэж үзээ бид нар 50 саяыг 400 сая болгох хуулийн төслийн хэмжээгээр буцаага 50 сая болгохоор зарчмын зөрүүтэй санал гаргаад ажлын хэсгээс ингэж оруулж ирж байгаа. Нэг ёсонд нөөт бол өөрөө бүртгэл хяналтын тогтолцоо юм байна. За хоёрдугаарт таны ярьж байгаа асуудал дээр өнгөрсөн 2024, 23 онд бол ингээд данс хаах асуудал бол их тавигддаг байсан. Данс хаах асуудал. За одоо хамгийн бодич гэх Монполимет гэх компаниг сонгуул үеэр дансыг наажсэн. Одоо энэ шинэ хуулиар данс хаах нь бол хориглож байгаа. Зөв орж исэн мөнгнөөс тодорхой хэмжээгийн татвар авдаг. А нөгөө компанид нь үйл ажиллагаа явуулах боломж өгөх мөнгийг нь одоо дансан дээр нь үлдээдэг болгож байгаа. Ийм хоёр өөрчлөлт орж байгаа. Тийм 70-30-аар. За зочин танилцуулъя. Улсын их хурлын гишүүн ган хөлгийн урилгаар Хинтээ аймгийн Хэрлэн сумын 2 дугаар сургуулийн 1981 оны төгсөгч улсын их хурлын үйл ажиллагаа төрийн ордонтой танилцж байна. Та бүхэнд ажлын өндөр амжилт амьдралд нэрүүлэх сайн сайхан бүхнийг улсын их хурлын нийт гишүүдийн нэрийн өмнөөс хүсээрээ. Манай ган хөлөг гишүү Отхон баяр гишүүдээс тэнд гарцсан байна. Эдэр бат гишүү маань энэ зогсож шүү харж байгаа ах тийм ээ. За Эрдэнэ улд гишүү тодруулж асууя. За сая одоо энэ өргөн баригдаад хэлц хэсэг нь шийдэгдээд байгаа бизнесийн эрхчлөөний хууль байгаа шүү дээ. Энэ бизнесийн эрхчлөөний хуулийн концепц яг энэ татварт оруулж байгаа нэмэлт өөрчлөлт хоёр яг уялдаж чадж байгаа юу? Дахиад танаас би яг тодруулаад дахиад асуучих. Ер нь энэ татварын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах энэ бизнесийн эрхчлөөний хууль гэдгийг яг тэр эдийн засгийг эрүүгүйжүүлэх гэдэг зүйл яаж зохицуулагдах вэ? Ер нь цаашдаа энийг бид нар зохицуулах шаардлагатай байгаа шүү дээ. Эдийн засгийг эрүүжүүлээд санкцтай болгоод
шударгаар бизнес хийх гээ зээл авдаг, өөрийнхөө мөнгийг эргэлтэнд оруулдаг явж хагаад шоронгийн яллагдагч ялтан болчиход байгаа. Тэр Монгол улс бол бизнес хийх иргэдийн идэвхжил олон улсын дунджаас өндөр мөртлөө бизнес талгаатай байгаа татвар болон бусад зүйлсээр дарамтлаж байгаа, хүн зурдал гаргаж байгаа, авилга хэл ахуул нөхсөв ихтэй байгаа учраас энэ өөрөө эргээд Transparency International-ийн одоо За ажлын хэсгийн хариулга гавь гişүү. За манайх бас дээрэс нь танд бас хэлхэ мартсан байна. OECD-гийн нөгөө хил хязгааргүй татврын алба гэдэг конвенцэд нэгдэж орсноор одоо компани бүрээр хил дамс одоо олон улсын компаниудын одоо Монгол үйл ажиллагаа явуулж байгаа байдлаар бид нар тайлангаас солилцох боломж бүрдэж байгаа. Тэр нь одоо 2028 онд сэргэж эхэлнэ. Тэгэхээр Монгол улс одоо мөнгө угаах байт юм эсвэл одоо татвараа шилжүүлэх байт юм. Тэр боломжууд дээр бид хяналт авах боломжос бүрдэж байгаа. Хоёрдугаарт бол бизнес эрх чөлөөний бид нар бол үндсэндээ л энэ татврын хөнгөлтүүдэр бол энэ төрөө жижигхэн болгох, төсвөө жижигхэн болгох. За төр аль болох бага оролцох энэ үйл ажиллагаануудыг бид нар хуулиар хийж өгсөй. Тэр нь бол одоо яалчгүй бид нар энэ татврын хуулиудаар орж байгаа татврын хөнгөлт нөгөө талд бизнес эрх чөлөөг нэг хуулийг дагаж орж байгаа тэр зөвшөөрлийн хуулиудаар аль болох зөвшөөрлийн тоог багасгах, төрийн оролцоог багасгах энэ зохицуултууд нь эргээгээд тэр төрийн оролцох багасгаснаар бид нар бизнес эрх чөлөөг илүүтэй олгоно гэсэн. За гуравдугаарт бол энэ хамгийн том асуудал За Дасцэрэнгийн төвшин гişүү асуултаа асууя.